Сайн бацхан уу залуусаа та бүхэндээ нүчи мэндийг хүргэе. I love you би залуусын эрх чөлөө аппарат өнөөдөр боллоо. Энэ аппаратаас та бүхэндээ сурвалжлаад мэдээгээ хүргэхэд бэлэн болоод байна. Машинууд маань зурдсан байна. Машинсан мотоцикл маань сонирхолтой маань ирсэн байна. Ингээд манай аппарат дээрсэн нийт одоо жадочнэр залуучуудаа маш баяртай хэдхэн зүйтэй болоо. Ингээд үзэх тавхан анхаарал хандуулах бид нэр хотоор маш гоё цайрыг машинуудаар явах болно. Ингээд бидэнтэй хандаагаар үзчихтэй. Хүмүүс аппаратыг цагтаад орон нэрээ салгадаг. Гараа өргөх такситэвчээд очин цаамд ганхан машин гагн хүүхэн хотын төв замд залуучууд нарайлаг хүүхнүүд зарайлаг зах ихтэй дижиг хотоо сэвэрхэн байлаг нэг нийтэд төлөө Задусын ихчдээ аппарат маань маш амжилттай зохион байгуулж байна. Энэ маань задус маш идэвхтэй оролцоо бидний парад та бүхэн бас анхаарал хандуулсан ихчдээ ингээд бидний парад өргөжтэй цаашаа зөндөө олон газраар явах. Ингээд задусаа бидэнтэй хийгээрэй. Трек шийдээр тоглосон миний билеглэм гэдэг энэ бүлэгийн гандург залгуу машин. Маш гоё сонирхолтой байна. Гоё бодож чимдсэн байна те. Маш гоё тоглосон. Дэрэж амжилттай байна. Ингээд бүгдээрээ аппаратаар өргөжлүүлээ. Одоо ястаа гинэ. Ингээд I love you би өргөжлүүлсэн. Бид нэр бандит трүүгийн дараа орчихсан. Сайн уу? Сайн өнөөдөр минь үргэ. За сайн хамтсан өнөөдөр минь үргэ. Бидний аппаратыг маш гоёор чингэж чадсан. Маш гоё зүйлүүдийг харуулж чадсан. Залуусаа бас маш гоё за та бүхэн өөрсдөө бас ажиллахгүй үзэгчтэй. Бид нар одоо ингээд манай групп бандит групп гэдэг одоо тэгээд энэ үйл ажиллагаанд одоо бас оролцож байгаа бас баяртай байна. Шинэ Монголын төлөө бүгдээрээ нэгжгээ. Тэгвэл яг залуу хүмүүсийн өөрөг орсон маш их өөрсдөө чадах зүйлээр та бүхэн өнөөдөр тусаж манай ажлаас маш их нөлөөс та бүхэндээ маш баярлалаа. Энэ ажлын үйлчлэлээр өнөөдөр амжилт хүсье. Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсна. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас олж өгнө. Хоёр машины урд гарвал 1 секунд хожих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоор. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in you. I love you маань үргэлжлүүлсэн байна. Тэгэхээр манай энэ үйл ажиллагааг хамгийн анх зохион байгуулсан одоо танаач хэлсэн хүмүүс маань болоод зуршин көз байгаа. Ингээд көзөөсөө удаж одоо ярилцлага өргөжлүүлж байна. Сайн байна уу? Таны өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Манай клубын гишүүд ямар хүмүүс байдаг вэ гэвэл энэ хотыг хайрладаг бүх хүмүүс манай клубын гишүүд. Бид нар залуучуудыг хоосон уриалсан дуудаж субботыг хэлж биш. Кармандаага хогийн савнд аяхыг уриалдаг ийм л уриалга гаргадаг. Тэгээд гой хөгжим сонсоод гой машин унаад те гой байх бол хотын залууг юм биш. Гэхдээ хэн нэгэн хөдөөнөөс ирсэн хүнийг бид нар ядгуурлан гадуурх биш. Хэрвээ чи энэ хотын газар нутаг дээр амьдарч байгаа бол чамд нэг л юм байх хэрэгтэй. Тэр юу гэхээр би хотын иргэн гэдэг үзэл санаа тий одоо хайрлах үзэл санаа ухамсарын төвшин үүнийг л хүсдэг. Энийг л баримтлж чадах юм бол чи манай клубын гишүүн. Тэгээд бид нар энэ жил 3 ураа гаргаж байна. Маа юу би гой хот гэдэг нь. Гой хот гэдэг бол гой хэрэглээ гэхээс гой ухамсарын төвшин хүсэж байгаа юм л да. Тэгээд Smile in UB гэдэг маань хоттой энэмсгэж алтгай. Энэмсгэлтийн тулд аюулгүй орчин байх хэрэгтэй. Аюулгүй орчин байхад бол өөрөө игнэ байраа зүг барьж, өөрөө дүрм журмаа мэдэрчтэй. Одоо энэ захирагдаж өөрөө галцаар зам гарч
Өөрөө хогоо хаяхгүй байж, өөрөө гоолын хувцас авгаахгүй байхаас бүх юм эхэлж байгаа. Тэгээ өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хамгийн одоо энгийн алхмууд маань манай хотыг өөрчилж чадна гэдгийг уриалж байгаа юм л да. 3 дугаар ураа маань UB Never Sleep гэж байгаа. Улаанбаатар хот унтдаггүй гэсэн утгатай. Улаанбаатар хот маань яагаад унтдаггүй вэ гэхээр энэ олон эрч хүчээр дүүрэн залуучууд амьдарч байгаа. Тэрийг унт бос гэж юусэн болохгүй. Энэ хот өөрөө унтдаггүй залуучуудын хот учраас энэ дээр энэ нэг залуучуудын эсрэг зориг нь мохох гэсэн энэ нэг дүрм журмыг захирамжийг бид нар болиулахын төлөө тэмцэж байгаа. Тэгээ яагаад гэвэл соёлыг хэвшүүлэх замаар залуучуудад одоо хүргэх ёстой. Хэрвээ энийг хоригдох юм бол соёл гэдэг нь мэдээж байхгүй болно. Тэгээ бид нар хэр зад амьдраагүй хотод амьдарч байгаа гэдгийг ойлгохын тулд соёлтой үйлчлэгээний газараар үйлчлүүлж яж энийг мэдэрдэг. Хэрвээ энийг ингээ хаачих юм бол яах вэ? Энэ угаасаа энэ засгийн стресстэй амьдрал дотор стрессээ тайлахын тулд олон ирэг дээр очиж арх уун, зочид буудалд арх уун, хитгэн аригчтай тэмцэх гэж хот даяараа унт гэж хахад яаж инех юм бэ гэдгийг бид нар илэрхийлж. Тэгээд залуучууд гэдэг бол аригчд биш ээ. Аригчд бол 90 онд арх уудаг байсан. Одоо өгшөрсөн зарим нь өвгөд бөөгд гэдэг. Одоо хотын залуучууд соёлтой болсон. Эдгээр арх уух гэж гардаг, бүжгэлэх гэж гардаг. Эдгээр цагдаа давилга төлөх гэж биш. Эрхчлөөгөө эдлэхийг хүсэж байна гэдгийг хэлмээр. За тэгэхээр маш баярлалаа. Ингээ хамгийн гол нь ийм сайхан зүйлийг санаачилж залуу хүний одоо хүн болгон ийм санаачлах тавил манай Монгол орон хурдан хөгжиж шүү дээ. Тэгэхээр танд маш баярлалаа. Таны ажлууд уран бүтээлч өндрөөс амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр би залуучуудыг хизээч субботник хийхийг уриалахгүй. Зүгээр өөрөө гоё байхыг л уриалж. Тэгвэл манай хот гоё болно. Тэгээ бүгдээ хамтдаа энэм сэлцгээе. За ингээ таны уриалгыг хүн болгон сонсоосоо гэж хүсэж байна. За ингээ I love you би үргэлжлэж байна. Аливаа томоохон хотын өнгө төрх соёл залуучуудаас ихээхэн хамааралтай байдаг лээ. Хотын хөгжил дэвшил залуусын хувь нэмэр оролцоо зайлшгүй чухал юм а. Иймээс их хотын залуусыг нэгтгэн нийтлэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, хотын шинэ өнгө төрх, шинэ кодыг тодорхойлох улмаар орчин үеийн шинэ Улаанбаатар хотыг цэцлэн байгуулах явдлыг зорилгоо болгосон. I love you UB клубын залуучууд маань олон шинэлэг санааг өгнүүлж байгаагийн нэг нь өнөөдөр болсон I love you UB залуусын эрх чөлөөгийн ах парад юм а.